За манай утааны эсрэг одоо хяналтын сонсол зохион байгуулах ажлын хэсэг маань ажиллаад бас тодорхой дүгнэлтүүдийг гаргасан байна. За үүн дотроос ганц хоёр юм бас сонирхож тодруулж асууя гэж ингэж бодож байна. За Монгол Улсын ерөнхий сайдаар хөрөлсөх сайд ажиллаж явах үед нэг хэсэг утаа бас гайгүй болсон тийм юу байгаа. Кейс байгаа. За тэр үед бол түүхийн нүрсийг бүрэн хориглоод за шахмал түлшийг нэлээд сайн одоо эрчимтэй үйлдвэрлээд ингээд явуулж исэн. За шахмал түлшийг орон нутгаар өмнө говь дунд говийн замаар одоо нүүрсний тэр мийдлэнгийг зөөсөөр байгаад замыг одоо бүрэн эвдээд ингээд одоо өнөөдөр нөгөө замаа засах гэдэг нэг 150 эдэн тэрүүн төгрөгийн өртөгтэй болчиход байгаа. За тийм одоо үр дагавар бий болгоо, тийм хохирол одоо энэ автозамд дээр үзүүлчихэд өнөөдөр нөгөө утаа нь эргээд нэмэгдсэн. Энийг ер нь юутэй тайлбарлаж ойлгож үзвэ. Нөгөө түүхийн нүрсээ буцаагаад бид нар оруулаад хэрэглээд үзчихв. Тэр шахмал түлшнийх нь найрлага юм нь одоо буруу болоод буцаагаад утаатай болчихоо гэдэг дээр одоо манай ажлын хэсэг маань ямар дүгнэлт хийвэ гэж одоо нэгдүгээрт асуумаар байгаа. За хоёрдугаарт энэ за хэрвээ одоо энэ технологийн горим морим юм нь алдсан бол хэрвээ нөгөө нүүрс үйлдвэр шахмал түлшээ үйлдвэрлэх хүчин чадал нь алдсан бол энэ одоо энэ боловсон хүчин хүний нөөцтэй байна уу? Хаана одоо энэ хариуцлага юмнууд нь алдагдваа гэдэг дээр ямар дүгнэлт хийвэ гэдэг бас нэг зүйл. За гуравдугаарт одоо бид нар энэ хатуу түлшийг халаад өөр одоо энэ халаалтын системүүдийг нэвтрүүлээ гэдэг ингээд одоо үзэж байгаа. За магадгүй одоо хийн шугам тавих ч юм уу. Өөр одоо юу гэдэг. Энэ одоо нэвтрэхэд ямар цаг хугацаа орохоор байна гэдэг дээр одоо та бүхэн маань ямар дүгнэлт хийвэ гэдэг. Ийм одоо 3 асуултыг асууя. За баярлалаа. Хариулын Шимбүрэн гишүүн. За мөнх хот гишүүний асуулт хариулъя. За та үнэ хэлжээ. Яг одоо 2019-с 20 он, 20-с 21 оны өвөл тэгээд ковид цар тахал гарсан, иргэд гэр орондоо гадагшаа гарч чадахгүй. За дээрэс нь одоо түвшний хэрэглээ, өвлийн одоо цагт бас нэлээд их байсан. За энэ үед бол үнэхээр агаар цэвэрхэн байсан. Үнэхээр тунгалаг болсон, хөшиг татсан мэт болж дэвшил гарсан. Энийн одоо гол дэвшил юу байсан гэхлээр түүхийн нүрсээ нэгт болсон. Хоёрт Улаанбаатар хот руу орж ирдэг түүхийн нүүрсний тээвэрлэлтийг хязгаарласан. Асар том хяналт тавьж чадсан. Цөөхөн хитгэн зориултын одоо том уурхайнууд л одоо юу уурхайг нэг уурын зуухуд түүхийн нүрс хэрэглэх боломж цөөхөн хязгаартаагаар өгөөд босод бүх аж ахуй нэгж айл өрхүүд шахмал түлшээ хэрэглэж эхэлсэн. За шахмал түлшний стандарт өөрчлөгдсөн тухай түрүүн хэлсэн. Тэгэхээр үйлдвэрлэл сайн явж байснаа нөгөө барьцилдуулагчтай тааруулаа стандартаа бууруулсан том алдаа болсон. Түүхийн нүрсний хяналтыг Улаанбаатар хот руу оруулж ирэхгүй байх тэр хяналт байхгүй болсон. Дээрэс нь иргэд гэртээ гал төлж гэрээ дулаацуулахдаа зөвхөн одоо сайжирсан түлш биш нөгөө дугууны хаймар нөгөө болохгүй зүйлүүдийг төлдөг байсныг хяндаг байсан тэр тогтолцоо байхгүй болчихсон. Тэгээ одоо ингээд бүр одоо та бүхэн ажиглавал зарим айлын яндангаас бүр хав хар айхтар үнэртэй утаа энэ төр гарч шít. Тэр үед бол 5,000 гаруй төрийн албан хаагчдыг бүр өвлийн цагаар бохир утаа гарсан яндан болгонтой айл руу н очиж хяналт тавьж төлшийн сольж исэн. Энэ бол их том соён гэгэрүүлэх үйл ажиллагаа явуулж исэн. Энэ бүхэн энэ сайн дуршлага байхгүй болсон. Нөгөө сайжруулсан түлш маань сайжруулсан биш муужуулсан болоод доторх барьцилдуулагчийн стандартанд буулгаад тэгээд хийгээд ихэлсэн өөрөө энэ чанарыг сулруулсан. Үйлдвэрийн процессд алдаа гарсан. Бид үйлдвэрүүд дээр нь очисон. Хатаалтын процесс.
бүрэн хатаач чадахгүй. Жишээлбэл одоо сайжруулсан түлшгээд байгаа нөгөө бөөрийнхий бөмбөлгийг газар унгаахад бутраад ингээд нөгөө элсчиг бутарж байгаа байхгүй. Энэ хит их чиглэг ихтэй байгаа учраас ингэн. Гатцсан сайн бөмбөлөг бол чулуу шиг таг гээл дуурах хэрэгтэй байхгүй. Тэгтэл тэгэхгүй байсныг хүртэл бид одоо үйлдвэрийн процесс дээр нь очиж үзлээ, харлаа. Алдаатай. Хатаах технологи нь өөрчлөгдсөн. Тухайлх юм бол хуучин бол одоо хатаах технологи нь яг одоо ийм хүүтний улиралтай оронд тааруулсан сайн хатааж чаддаг технологи хэрэгжилжсэн чинь сүүлийн технологи нь яасан гэхлээр зөвхөн уураар хатаадаг болсон. Нэг өсөндөө нүүрс түлээд тэр нүүрснээс ялгарч байгаа утааны дулаанаар дамжуулж нөгөө шахмал түлшээ шахаад тэгээд хатаадаг. Тэр нь гүйцэд хатаач чадахгүй. Гэх мэтлэнгийн ийм алдаанууд гарсан өөрөө их харамсалтай байлаа. Хоёр дахь асуултанд хариулахад бол ер нь бид нэг ийм засгийн газар залгамж халаа чанар бас алдагдсан зүйл байгаа. Тухайлх юм бол одоо 2017-оос 20 оны хооронд 21 оны хооронд Дэлхийн банкнаас 1.2 сая долларын өртгөөр Багнуурын уурхайг хүрэн өрсийг үйлдвэр байгуулвал техник эдийн засгийн үндэслэл нь ямар байх юм? Байгаль орчны нөлөөлөл нь ямар байх юм гэдэг судалгааг хийлгээд тэр техникийн нөхцөл нь гарчихсан Багнуураас Улаанбаатар хот хүртэл шугам татаад За, Чимбэрэн гишүүн гүйцэж хариулъя. өвлийн улиралд илүү хийгээ үйлдвэрлээд Улаанбаатар хот руу татсан хоолоогоороо нийлүүлэх зуны улиралдаа илүү бензин үйлдвэрлэх ийм боломжтой судалгаа хийснийг би өөрөө үзлээ. Маш одоо өгөөжтэй тухайн үйлдвэрлэнд алдагдaltaгүй ажиллах ийм боломжтой ийм тэзүү хийгээд өгчихсөн байгаль орчны үнэлгээг хийгээд өгчихсөн ийм төсөл байж хахад үүнийгээ одоо хэрэгжүүлээгүй суугаад байж байгаа нь одоо бид нар энэ муу түлшээ түлээл байж байгаагийн нэг жишээ нь энэ. Хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд хэдэн төгрөгийн ашигтай ажиллах боломжтой гэсэн бүр тэзүү өндөр хийсэн. За би үүнийг бас одоо ерөнхий сайдад өөрт нь бас энэ төслийг бас танилцуулж өгсөн. Тэгэхээр энийг бол одоо хэрэгжүүлээд явчих ийм бүрэн боломжтой маш чухал ажил хийгдсэн байсан байлээ шүү. Тэгээд энийг хийж чадах юм бол бас бид түргэн орж чадах байх. За нийслэлийн засаг дарга Нямбатар бас дэд хилцүүлгүүд